Аав ээжигээ эрхлүүл. Ахаад хүүхэд шиг л болчихсон байгаа тэд. Аав ээж шиг нь чи эрхлүүл. Амжиж эрхлүүл. Атаа чихэр байвал одоо л үг. Амтанд нь дуртаадаа биш. Хүүмэн өгсөн юм гэж баярлана. Алгаа тосож яваад цааш нь хадгална. Амтэн хүн дамсуулж гайхуулна. Авсанд орсон хойно нь чи алтан суурга босгоод чирэггүй. Араас нь 10 жил уйлаад ч нэмэргүй. Амжиж одоо л эрхлүүл. Хайртай гэж хэл, харамгүй хэл. Халаасанд чинь 10 цас байхгүй ч хайртай гэдэг үг чинь хавилах үнцийг хүрнэ. Хайртай гэж одоо л хэл. Өдөр бүр утсаар ярихгүй юмаа гэхэд өнжөөд нэг яар. Өврөөс чинь чихэр гордохгүй. Өсгснийхөө өрийг ч нэхэхгүй. Өөрийн чинь дууг сонсоод л баярлан тэд. Ач зээг нь төрүүлж өгч баярлуул. Амьд явсны нэгэн хариг гэж хөөрөн тэд. Ангаахаа үрийн чин царайг хараад анх чамайг төрүүлснээ санан тэд. Үрийнхээ үрийг үзгсэн гэж хүсэж яваа. Өвөө эмээ болчихсон байгаа үеийнхэндээ атаархаж л яваа хөөрхий тэд. Ач зээгийн төрүүлж өгч баярлуул. Амьд явж баярлуул. Алтан дэлхий дээр чамайг үлдээхдээ амар амгалан байх болно тэд. Буцхын цагт нь буурал толгойг нь төшиж хүн чи шүү. Бурхан дотор нь нуугдсан байдаг юм шүү. Хөрс дэлхийгээс бурхад чинь явахын цагт хөрсөн үлмийг нь хужих хүн чи юм шүү. Аав ээжигээ амьд явж баярлуул. Амьтад нь баярлуул. Тогтхын очхүү 2011 оны 1 сарын 17-нд зохиосон Ижи авдаан бичсэн шүлгийг Мистер Т та бүхэнд уншиж танилцууллаа. Амжиж аав ээжигээ эрхлүүл. Баярлуул.